өдрийн мэндэргээ энэ лувсан жамц гişin энэ маш олон юунууд оруулсан байна. Ер нь бол уул нь бол зөв бах зарчмын. Гэхдээ нэгдүгээрт ийм шалгуур үзүүлэлтүүд өмнө байдгүй байсан юм уу? Хоёрдугаарт сангийн яамтай энэ санаачилж засгийн газартай энэ бүх юмудаа ярьсан уу? Гуравдугаарт үнэхээр тийм алдаатай байвал ер нь бол бид нар цаашдаа энэ засгийн газрын цаас юмн дээр нь бид нар их хурл ер нь бол зарчмын хувьд ажиллаад засаал ингээл засгийн газрын ажлыг хийгээд байдаг юу бол биш шүү. Засгийн газрын өмнөөс ажиллаад байдаг. Тэр буцаагаад ийм алдаатай байна. Ийм юм болохгүй байна гэд хэлээд ингээд өөртөө нь асуулж явдаг. Тийм юутай байх ёстой шүү. Гэсэн ийм гурван зүйл асууя эхлээд. За тусам жамц шүү хариулъя. Нэгдүгээрт төсвийн ерөнхийлөгчийн захирагч маань ихэнхдээ нь уулзсан. Энэ нэгдүгээр хавсралтыг засч исэн удаа баг байхгүй юм бэл. Анх боловсруулсан тэр чигээрээ л жил болгоны төсвийг баталсаар ирсэн. Хоёрдугаарт 185 дугаар тогтоолын ажлын хэсэг байгаа. Энэ саналуудыг өргөн барьсан бүх гишүүд ингээд дотор нь байгаа. Сархтын зулбар гишүүн бас энэ ажлын хэсэгт байгаа. Дид ажлын хэсгүүд байгуулад 100 гаруй төрийн албан хаагчдыг бүх төсвийн ерөнхийлөгчийн захирагч нараас дуудаад өнгөрсөн одоо зуны амралтын хугацаанд юм уу те бид нэр нийтдээ 8 удаагийн хилцүүлэг хийгээд за танаа шалгуур үзүүлэлт буруу байна. Энийг чинь заслаа та бүхэн саналаа өгөөрэй гэж хэлээд зөвшөлдсөний үндсэн дээр оруулж ирж байгаа саналууд. Тэрэн дээрээсээ байж болох саналуудыг нь авсан гэсэн. Гуравдугаарт таны хэлж байгаа төмөн зөв. Уг нь бол сангийн яам ч юм уу эдийн засгийн хөгжлийн яам төслийн ерөнхийлөгчийн захирагч нараас орж ирж байгаа шалгуур үзүүлэлтийг буруу байх юм бол буцааж авах хэрэгтэй. Тэгээ буцаагаагүй ингээд жил болгон батлагдаад ирсэн юмыг нь энэ 185 дугаар тогтоолын ажлын хэсгээрээ гаргаад бид нэр төсвийн 1-р хавсралт, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний 2-р хавсралт, 5 жилийн чиглэл, 4 жилийн хөтөлбөр, алсын хараа 2050-ийн энэ хүр дүнгийн шалгуур үзүүлэлтүүдийг бүгдийг засаж байгаа ажлыг 185 дугаар тогтоолын ажлын хэсгээр хийж байгаа. Тэгэхээр эхний удаад бид нар энэ жилийнхаа төсвийг засчихъя. Дараа нь бид нар хуулийн төсөл өргөн барихтаа сая хэлсэн бүх бодлогын бичиг баримтуудын бүх шалгуур үзүүлэлтийг нь энэ дээр үндэслээд засаад явна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. За 6 номер сангийн яам. Эдийн засгийн хөгжлийн яамыг бас дуудаарай. Шалгуур үзүүлэлттэй холбоотой одоо эрхэлсэн яам нь тэнд байгаа шүү. За 6 номерын микрофон сангийн яам санжаад урж дарга. За сангийн яам санжаад урж за гишүүний асуултанд хариулъя. За энэ 1-р хавсралтыг одоо засаж сайжруулж байгаа асуудлыг сангийн яамнаас бол 100% дэмжиж байгаа энэ зүйтэй. 2 дахь асуудлын хувьд бол энэ бол яг хөө засгийн газрын хувьд бол үндсэн хуулиар заасан бүрэн эрхийн дагуу бол төсвийн төслийг бол нэгтгэн ирүүлж байгаа. За яг энэ хурааж байгаа санал бол жишээ нь улсын хурлын хүр дүн болчиход байна. Энэ дээр бол юу гэж заасан байна гэхлээр бол зүгээр хууль дээр хийх ёстой зүйлээ л биччихгээд за энийг хангацсан гэдгийг яаж үнэлэх вэ? Одоо хангахгүй байгаа ч юм уу ийм асуудлууд байгаа учраас эх жилийн төсөвтөө тааруулж тухайн альж байгууллагын хувьд тухайн салбарыг хариуцсан сайд нарын хувьд зорилт гэж байдаг урт хугацааны. За дунд хугацаанд хийх зүйл. За үүнийгээ 1 жилийн дотор эх жил хэд байгаа үзүүлэлтийг яаж сайжруулах асуудал яригдаад байна. Энэ асуудлуудаа сайжруулж байгаа асуудал учраас бид бол дэмжиж байгаа. Бид бол нэгтгэж оруулж ирдгээс биш тухайн байгууллагыг хүчээр ийм юм хий гэж бол шахаж оруулж ирдэггүй.